За сайн бацаана хүүхдүүдээ. За өнөөдрийн хичээл бол MIP буюу шидэт томог гэж юу вэ гэдэг асуултанд бол хариулах юм. За өмнө нь одоо дурж ярьсанчлан MIP бол энэ юу вэ? Энэ яагаад юм байгаа вэ гэсэн одоо маш олон яагааднууд вэ гэсэн одоо маш олон асуултын тэмдгүүдэд хариулт өгсөн хүн төрөлхтний сэтгэлгээний түүхэнд бүтсэн хамгийн анхны одоо тийм ээ мэдлэг бол одоо шидэт томог юм. За энэ шидэт томог дээр үндэслэж хүн төрөлхтөн анх удаа ертөнцийн одоо дүр зураг буюу ертөнцийн талаар анхны одоо парадигмуудыг бол ингэж одоо бүтээж ийсэн ийм бахны. За тэгэхээр философи сэтгэлгээний хамгийн чухал нэг их сурвалж нь бол MIP юм аа. За энэ тухай бол бүгд өмнөх хичээл дээр бол ярьсан байгаа. За MIP гэдэг бол амьдрал гэж юу болохыг тайлбарласан бурхтуудын тухай түүх байдаг гэж одоо тийм ээ номд судруудад бичсэн байж идэг. Тэгэхээр өөрөөр нь амьдрал гэж юу болохыг тайлбарлсан. За тэгээд тайлбарлахдаа яг үгүй бурхтуудын тухай түүхээр бол тайлбарлсан. Гэхдээ тэрний цаана бол амьдрал гэж юу вэ гэдэг талаар маш том хариулт өгөхийг зорьсон зүйл бол одоо MIP байх нь. За бүхэл мянганы турш философийн асуултуудад өгсөн MIP-ийн элбэг баян тайлбарууд дэлхийд даяар бол төгсөн байдаг. За харин грекийн философчид эдгээр MIP-д үнэний хувь байхгүй гэж батлахыг одоо зарим тохиолдолд бол чармааж байдаг. За зарим одоо философчид бол үнэхээр бол энд бол үнэн байна гэж одоо баталдаг. Тэгэхээр өөрөөр хэлэх юм бол MIP-д одоо үнэний хувь байна уу гэдэг дээр бол ингэж хоёр хуваагддаг байна шүү. Зарим нь бол байхгүй, зарим нь байгаа гэж. За эртний философчдын бодлыг ойлгохын тулд ертөнцийн далаарх MIP-ийн төсөөллийг бол ойлгох хэрэгтэй. За ертөнцийг үзэх мифологи үзэл бол хүн төрөлхтний оюуны соёлын хамгийн анхны хэлбэр байсан. За энэ үзлийн төлөвшил нь овгийн байгууллагаас төрч ёсны байгуулалд шилжиж байсан нэн эртний үед бол голон хамаарж идэг. За ард түмэн бүр туулсан амьдралынхаа үйл явдлын зүйлээс домоглон оруулсан тийм уран ярууд MIP-д бол зохиож ирсэн. За шидэт томгийг анх хэн бүтээсэн бэ? Улс оронд одоо бүтээ тэр нь дэлхийд даяар төгснөө эсвэл тусдаа зохиогдсон. Энэ бол одоо өнөөдрийг хүртэл судлаачдын дунд бол одоо тийм ээ маргаантай асуудлууд байдаг. Тухайлах юм бол 18 дугаар зуунаас ахуулаад улс орнууд өөрсдийнхөө ард түмний үлгэр домог MIP-үүдийг одоо хэвлэж эхэлсэн. Одоо хэвлэлтэнд орж нам болгож эхэлсэн. Гэтэл нэг сонирхолтой зүйл гарч ирсэн. Тэр нь юу вэ гэсэн чинь тусдаа одоо жишээлх юм бол одоо тийм сэтгэхүйн хувьд бий болгож ирсэн ард түмний тэр одоо шидэт томог нь өөр улс орнуудын одоо шидэт томогтой бол одоо тийм ээ нэг байх жишээтэй гарч ирж байсан. Тухайлах юм бол одоо юу гэдэг тухандаа нэг нүдтэй тий авраг том мангас гэдэг нэг юм баатар шидэт томгийн баатар бол одоо юу гэдэг айлч улс орны шидэт томогт байж идэг байх жишээтэй. Тэгээ энэ одоо юу гэдгийг давхцал нь судлаачид бол нэг асуултыг үүсгэж байгаа. Нэг улс оронд ийм томог нь үүсээд за бусад улс орнууд харгасан байдаг юм уу? За эсвэл одоо юу гэдгийг тусдаа бүтээсэн гэхдээ тусдаа бүтээсэн ч гэсэн ийм одоо юу гэдэг амтны төсөөлөл бүү сэтгхүйтэй нэг амтны төсөөлснөөрөө ижил одоо юу гэдгийг сэтгхүйтэй байна уу гэх мэтлэнгийн ийм асуултууд бол гарч ирдэг. За тэдгээр нь сэтгүү агуулгын хувьд нэн олон янз байдаг ч гэсэн заримд нь олон зүйл тогтоцдог. Тухайлах юм бол ертөнцийн үүсэл, байгууламж, байгалийн гоц үзэгдлүүд, ертөнцийн зохицол зэргийг эд шидийн үүднээс тайлбарсан байдалд нь нийтлэг санаа бол цөөнгүй байдаг. За нэгэн баримт урдъя. За тэгээ ертөнц яаж үүссэн тухай эртний грекийн мифүүд бол дараах байдлаар өгүүлсэн байж идэг. За энэ MIP бүгдээрээ хамтдаа уншъя. За эхлээд мөнх хязгааргүй хав харанхуй буюу хаус байлаа гэж. Тэгэхээр энэ хаус гэдэг үг бол эмх замбраагүй байдал буюу энэ хаусын байдал гэдэг бол цаг хугацаа байхгүй, орон зай байхгүй, альва зүйлсийн бүтээгдээгүй ийм одоо тийм ээ төлөв байдал, тодорхойгүй төлөв байдлыг бол хаусын байдал гэж байгаа.
Тэгэхээр ертөнц анх үүсэхдээ ийм хаосын байдалтай бол байсан байна тийм үү. За энэ хаосын байдалтай байсан гэж одоо энэ эртний грекийн томогт бичсэн байдаг бол ер нь аливаа улс орны томог ертөнцийн үүслийн талаар анхны томгууд бас энэ адилхан хаос байдлын тухай дурддагддаг. Бас мөн Библиэлд бас энэ хаос байдлын тухай дурддагддаг. Үүгээрээ бол шидэт томгууд олон улс орны шидэт томгууд хооронд бол ингэж сэдвийн хувьд агуулгын хувьд давтаж байгаа зүйл бол гардаг байна. За түүнд амьдралын ундраг оршиж байв энэ хаосд амьдралын ундраг. За даяар ертөнц мөнх нас тэнгэр нар зэрэг аливаа бүхэн хязгааргүй хаосаас үүсжээ. Хаосаас Геа гэдэг охин тэнгэр газар үүсв. Өөр дээр нь ам орж ургаж буй бүхэнд амьдрал хайрлагч хүчрхэг энэ тэнгэр айхтар өргөмтөлжээ. Биднээс хязгааргүй цэлмэг тэнгэр ямар хол байдаг шиг тийм хол газрын ёроол хөлбүү гүнд мөнхийн харанхуугаар бүчмэл аимшигт ёроолгүй хавцал болох харанхуй тартаар туржээ. Хайрыг үнэхээр хөгжөөч авгаа их хүч болох Эрос бас хаосаас туржээ. Хязгааргүй хаос мөнхийн харанхуй эрийн бий боллон харанхуй шүн болох Никутог төрүүлв. Харин шүн харанхуй хоёроос мөнхийн гэрэл болох Эпир бас баясгаланд гэрэлт өдөр болох Гимээр бий болсон байна. Гэрэл аваас дэлхий даяар гэж улмаар өдөр шөнө хоёр ээлжилдэг болжээ гэж бичсэн байдаг. Ингээ өөрөөр хэлэх юм бол энэхүү шидэт томог нь бол анх хаос байсан буюу юм эмх замраагүй байдлсан. За энэс бол одоо юу гэдэг тэнгэр газар за өдөр шүн тэ за хайрыг одоо хүч гэдэг ч юм уу агаар гих мэтлэнгийн зүйл аянда үүсээд тэдгээр нь цаашдаа аливаа зүйлийг одоо бүтээсэн гэдэг нэг тийм үүслийн талаарх ертөнцийн үүслийн талаарх юм шидэт томог бол байдаг байна. За судлаачийн эдийн илрүүлэн тогтоосноор бол янз бүрийн ард түмний шидэт томогт ертөнцийг эмх зам бухгүйгээс үүсэн гэдэг санаа бол нэгдмэл байж харин тэр анхдагч эмх зам бухгүй нь ямар төлөвтэй байсныг өөрөөр тайлбарласан байдаг. Жишээ нь дээрх ишлэлээр бол эртний грекийн шидэт томгоор эмх зам бухгүй бол эн хаягүй их захгүй мөнхийн хоосон байсан. Харин монголчуудын шидэт томогт өгүүлдгээр бол эмх зам бухгүй бол эн зах усан далаа байдаг тийм. За тэгэхээр янз бүрийн миф домогт хүмүүсийн амьдралын сайн муу тэдний аж төрөх ёс дайн ба инх тунх тогтох зэрэг байгалийн ба нийгмийн онцгой үзэгдэл үйл явдлуудын шалтгааныг аврал бурхан тэнгэр ба аюул тумангас хорлогч шолмос даяар дурсах Гавьят хаан ба Баатар Эрс улсын эзэн гих мэд шидэт одоо хүчтнүүдийн буянтай ба нүгэлтэй янз бүрийн үйлдэл холбоонд тайлбарласан байдаг. За тэдгээрийн одоо миф өөртөө улс төрийн үзэл мэдлэг шашны бишэл урлаг гүн бясалгал зэргийн элементүүдийг шингээсэн байдаг. Тийм өөр элемент нь хүн төрөлхтний оюуны хөгжлийн зохих дараагийн шатнд бие даасан одоо соёлын төрлүүд болгон ялгарчээ. За ертөнцийг үзэх мифологи үзлээс хойш түүн үний жацуу түүний одоо зарим элементийг нь өөртөө шингээх замаар үүссэн ертөнцийн үзэх хөдлөх хоёр баяг нь бол шашин ба философи гэж одоо өмнөх хичээлдээ бүгдээрээ ярьсан байгаа. За одоо бүгдээрээ нэгэн шидэт томгийг авч үзээ. Жишээлбэл сэтгэл судлал гэсэн нэр томьёоны гарал үүслийн талах эртний грекийн нэгэн шидэт томог байдаг. За үүнийг энд одоо бүгдээрээ товчлон авч үзье. За бүгдээрээ эхний зургийг харъя. За эхний зураг дээр бол энэ далайн дунгаас бол анх удаа далайн хөөснөөс одоо тийм ээ Афродита төрөөд дөнгөж тэр Афродита далайн гэрэг дээрээс төрөөд бий болж байх үеийг нь дүрслэн харуулсан ийм зураг байдаг. За Афродита бол одоо тийм ээ хайр дурлалын бурхан тэнгэр. За тэгээд хинт хайртай болохыг шийддэг хүн бол одоо Афродита за мөн одоо гоо үзэсгэлэнгийн охин тэнгэр гэж үздэг. За доотлын зурлууд бүгдээр анхаарлаа хандуулъя. За энэ бол одоо Афродитогийн хүү Эрос. За зарим одоо тохиолдолд амуурч гэж ярьдаг тийм. Анхны одоо энжел буюу сахиусан тэнгэр тийм гэдэг юм. За тэгээд бүгдээрээ одоо домог руугаа харъя. За тэгэхээр Афродита бурхан тэнгэрийн хүү Эрот нь үзэгсэлэн залуу хүү Психад дурладаг. Тэгэхээр өөрөөр хэлэх юм бол Эрот бол бурхны хүү байдаг. Психа гэдэг бол зүгээр
хүний хүүхэд байхгүй юу. Гэвч Афродита бурхан тэнгэр өөрийн хүүг үхшгүй бурхтын нэгтэй бас жирийн гаралтай өөхөх тавилантай хүнтэй одоо хувь заяагаа холбохыг хүсэж буйд одоо сэтгэл дундуур байсан. Иймээс тэрээр дурлал хосуудыг хэд хэдэн туршилтанд оруулахыг тулган шаардсан байдаг. Гэсэн ч Психеогийн Герод дурлсан сэтгэл нь маш хүчтэй байж түүнтэй дахин уулзах хүсэл эрмэлзэл агуу их одоо байсан энэ бусад бурхан тэнгэрүүдэд сэтгэл төрүүлж тэдгээр бурхан тэнгэрүүд Афродитын шаардлагыг биелүүлэхэд нь Психе туслахаар шийддэг. Эрот мөн чин сэтгэлээсээ дурлсан учраас Грекийн хүчрхэг бурхан тэнгэр Зевсийг хүртэл хөлөөн зөвшөөрүүлэхэд одоо хүргэж Психе хөшгөн мөнхийн дэнгэн болгосоо дурлалт хосууд одоо мөнхөд хамт амьдрах болсон ажээ гэсэн ийм домог одоо товчлбол. Тэгэхээр өөрөөр хэлэх юм бол Психег одоо амарда буюу Эроттой суулгахгүй тулд одоо юу гэдгийг Афродита Психед маш хүнд сорил тавьж дандаа тэр нь бол одоо юу гэдгийг давж чадахгүй өөхөх өөрөөр хэлбэл хамгийн гол одоо хүлэх тийм сорилтууд байсан. Гэтэл Психе үнэхээр одоо чин сэтгэлээс амур буюу одоо Эротод хайртай байсан учраас тэр сорилтуудыг давсан. Тэгээ энэ домгийн хамгийн гол цаад санаа нь юу вэ гэхээр хүнд сэтгэл байх юм бол ямар ч одоо биелэгдэшгүй хүнд хэцүү зүйлийг бол давж чаддгиймаа гэдгийг одоо энэ Психегийн одоо хайр сэтгэл буюу үнэхээр чин сэтгэл бол ийм оюун ухаанаас давсан хитэйцсэн хүчрэх зүйл гэдэг. Өөрөөр оюун ухаан хэлж штэ чи Психед одоо тийм ээ Психегийн оюун ухаан Психед хэлж штэ чи бол болохгүй юмдад дурлцсан юм байна тий Афродитад алуулахаас өмнө болооч гэж оюун ухаан хэлж байна. Гэтэл сэтгэл яаж гинөө би үнэхээр хайртай тий үнэхээр хайртай учраас энэ бүх одоо зовлон бэрхшээл юу ч биш гэд түүнийг даван гараад одоо ингэж одоо тийм ээ даван гарч ийн. Тэгээд энэ одоо сорилтуудыг давж байгаа нь одоо бурхтын сэтгэлийг хөдлөсөн учраас Зевс түүнийг бурхан болгож хувиргасан байдаг. Ийм түүхтэй. Тэгэхээр энэний цаана хамгийн гол санаа хүний сэтгэл, хүний хүсэл гэдэг бол ийм одоо агуу байдгийн мал гэдэг ийм асуудлыг бол энэ чинь тавьж өгч байгаа юм. Тэгэхээр грекчүүдийн хувьд энэхүү шидэт домог нь бол хүний сэтгэл санааны дээд гэрлэрэл үнэнч дурлалын сонгодог загвар болсон гэж үздэг. Психея бүсгүй бол өөхөх хувь тавилантай ердийн хүн байсан боловч үнэнч хайр дурлалынхаа төлөө цавцшгүй тэмцэн түүний сэтгэл нь өөхшгүй мөнхийн дэг нь болгосон байна. Өөрөөр хэлбэл сэтгэл санаа бол бие махбодыг удирдан хөтлөж байдаг гэсэн үзэл санаа энэхүү шинжлэх ухааны бэлэг тэмдэг болсон. Ийхүү сэтгэл судлал буюу психологи гэсэн нэр томьёо энэхүү шидэт домогоос үүдэн гарсан буюу энэхүү шидэт домгийн гол дүр болсон Психе бүсгүй одоо Психе гэдэг одоо үгийг одоо тийм ээ эртний грекийн одоо юм үгийг аваад Психе буюу сэтгэл санаа ухамсарсан авч судалтай логос буюу одоо энэ судлал гэсэн үгнээс гаралтай болгосон байдгийн байна. Ингээ хүүхдүүдээ өнөөдрийн хичээл үгээр дууслаа. Дараагийн хичээл дээр уулзалтаа дур баяртай. Гэрийн даалгаварт өнөөдрийн хичээл дээр эсо хийгээрэй хүүхдүүдээ.